Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Үнэн бол хуйг дуулга юм. Та үнэн дотор алхаж эхлэх үед ялангуяа өөртөө үнэнчээр хандаж эхлэх явдал нь өнөөдрийн миний ярих гээд байгаа зүйл юм. Та чин сэтгэлээсээ үнэн дотор алхаж эхлэх үед тэр нь муу сүнсийг эсэргүүцэх хуйг дуулга болж ирдэг. Та ямар нэгэн гинжнээс салж эрх чөлөөг эдлэхийг хүсэж байвал хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол амьдрал тань яг одоо ямар байна? Түүнийхээ төлөө та өөрөө 100% хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ тэгхэн надад ямар хэцүү байсан гэж өчигдөр өдий зэрэг төрхийн тулд би хэр их хугацааг зарцуулсныг та нар мэдэх үү? Миний ийм байгаагийн шалтгаан бол эцэг маань намайг хүчирхийлдэг байснаас болсон юм. Ийм байгаагийн маань шалтгаан аав намайг хүчирхийлдгийг ээж мэддэг байсан хэдий ч намайг үл ойшоож надад туслаагүйгээс болсон юм. Миний ийм байдгийн шалтгаан бол анхны нөхөр минь залхирах хулгайч нэгэн байсан бөгөөд тэрээр олон эмэгтэйчүүдтэй явуулдаг байснаас болсон юм. Миний ийм байдгийн шалтгаан бол та нар яагаад гэдгийг мэдэх үү? Гэхдээ нэг л өдөр эзэн миний зүрх сэтгэл тэр үнэн. Тэдгээрээс болж чи ийм болсон гэхдээ чи тэдгэр зүйлсийг тэр чигээр нь л байгаад байх шалтгаан битгий болгоо гэж хэлж үлээ. Энэ бол үнэхээр чухал зүйл. Та яг одоо хаана вэ? Тэр газраа л байна. Таныг яг энд хүрэхэд хинч нөлөөлсөн байх хамаагүй. Та өөртөөгөө болон өөрийн амьдралтайгаа зууралцаар л байна. Өөр хинч биш. Яг одоо өөр хэнийг юм биш, Бурхан л тань туслах болно. Энийг ийхүү байдлаар дүгнээд үзье. Магадгүй олон хүн тань туслахыг хүсэх болно. Гэхдээ хэнийг ирж таны амьдралыг эмхэлцэгцлэн гэдэг та найдаж болохгүй. Тэр житгийвэл таны амьдрал туслахыг хүсэж байгаа хүмүүс ч хүртэл бүхэл зүйлийг чи хийхийг хүсдэггүй юм. Тэд бас өөр бусад хүмүүс тэдний төлөө ямар нэг юм хийгээсэ гэж хүсэж байдаг. Би та нарт нэгэн богинохон түүхийг яриа. Би энэ тухай ярина гэж огтхонч төлөвлөөгүй байсан. Надад ганц л эрэгтэй дүү байдаг байсан. Надаас 9 насаар дүү байсан ч одоо нас барсан. Бид хоёулаа янз бүрээр л хүчирхийлэлд өртдөг байсан. Тэр бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй хэдий ч аав нь гэрийн барааг хардаггүй. Мөн аавын түн заасан бүхий л зүйл нь буруу. Тийм гэрт үсэн торинс юм. Тэрээр 17 наснда Вьетнамын дайнд явж чирэнгэн ойдон байрладаг байсан ба цэргийн захирагч нь цэргүүдэд тэнд байлгаж байхын тулд тэдэнд хар тамхи өгдөг байсан байна. Бодвол тэр захирагч өөрийгөө ухаалаг зүйл хийж байна гэж боддог байсан баг. Ямар ч тач дүү маань 17 наснда хар тамхинд донддог болсон юм. Тэр нь түүний хувьд насан туршийнх нь асуудал болох арх дарс, жороор өгдөг мансууруулах хүчтэй юмнууд байв. Харин дүүгээсээ байнга олж хардаг байсан миний хамгийн том зүйл бол тэр ямар ч зүйлд огтхонч хариуцлага хүлээдгүй байл. Тэрээр гэрлэж хүүхдтэй болсон хэдий ч өөрийнхөө хүүхдтэй хизээж дэмжлэг тусламж үзүүлдэггүй байв. Салсныхаа дараа хүүхдийг нээж тэрнээс хүүхдийн мөнгө нэхэж ирэх үед тэр бусад хүмүүс зөвхөн бэлэн мөнгөөр ажил хийж өгдөг байснаа тэрээр засаг захиргаанд ажил хийж байгаагаа мэдүүлэхгүй байвал түүнээс мөнгө нэхэхгүй байх гэдгээс болдог байв. Бид түүнийг хар тамхинаас гаргах төрөл бүрийн хөтөлбөр дахин явуулсан бөгөөд тэрнийг дөнгөж гайгүй болж эхлэх үед нь тэд түнд Бурхны үг хариуцлагын талаар баг зэрэг сонсгож эхлэх үед тэр эгчээ энэ зүйл надад зориулагдсан зүйл биш ээ, надад зориулагдаагүй хэмээн аль хэдийн шийдчихсэн шийдвэрээр хэлдэг байлаа. Тэр манай гэр бүлтэй 4 жилийн туршид хамт амьдарсан бөгөөд бид тэрнийг халамжилт туслахыг хичээдэг байсан. Хэрвээ би тэрэнд хандаж Дэвид босоод ажилдаа яваа гэвэл тэр босож ажилдаа явдаг. Чи энийг хийсэн үү гэхэд хэрвээ хийгээгүй бол тухайн зүйлийг тэр хийдэг байлаа. Хэн нэгэн тэрний хийх хэрэгтэй бүх зүйлийг тэрэнд хэлэхгүй бол тэр юу ч хийдэггүй. Бид хоёулаа яг л адилхан асуудал болон зовлон бэрхшээлүүдийг туулж яг л нэг гэрт өссөн хэдий ч үнэхээр харамсалтай нэгэн зүйлийг хэлэхэд 8 жилийн өмнө намайг 75 настай байхад дэлхийн эргэн тойронд сайн мэдээг номлон явах зур дүү маань амиа хорлон нас барсан бөгөөд энэ явдал намайг үнэхээр гайхшралд оруулж одоо Би дүүгийнхээ талаар ямар нэгэн муу зүйлийг хэлж өөрийнхөө талаар ямар нэгэн сайн зүйлийг хэлэх гэсэндээ энийг яриаггүй юм шүү. Гэхдээ бид хоёулаа
Яг л адилхан боломж байсан гэдэгт би итгэх ёстой. Хэрвээ тийм биш бол Бурхан жинхэнэ аимшигын шударга биш нэгэн болох бөгөөд тэр зүгээр л тиймээ чи энийг хийж чадах л байх. Гэхдээ энэ хүлээснээсээ хизээч мултарч чадахгүй. Тиймээ чи энийг хийж чадах л байх гэвч үгүй чи энэ хүлээсэндээ насан туршдаа хүлэгдэх болно гэж хэлж байна гэсэн үг нь. Бурханы амлалтууд нь хүн болгон зориулагдсан билээ. Бурханы хийгэж хүмүүст хандан хэлснийг хинч хийж чадах бөгөөд тэдэнд аль хэдийнэ өгөгдсөн хэмээн Бурханы хэлсэн бүхэн нь тэдэнд байх бүрэн боломжтой. Энийг дахин давтан хэлье. Бурханы хийгэж хүмүүст хандан хэлснийг хинч хийж чадах бөгөөд тэдэнд аль хэдийнэ өгөгдсөн хэмээн Бурханы хэлсэн бүхэн нь тэдэнд байх бүрэн боломжтой. Тийм шүү, бүрэн боломжтой. Энэ конференц дуусны дараа би та нарыг гэртээ хараад өөртөөгөө урт хугацааны уулзалтыг хийгээсэй хэмээн хүсэж байна. Бид байнга л олон уулзалт хийж байдаг ч заримдаа таны уулзах хэрэгтэй хамгийн чухал хүн бол та өөрөө байдаг. Тиймээс хэрвээ та удаан хугацааны турш өөрийгөө тойроод гүйж өөрөөсөө болон зарим нэгэн үнэнтэй учирхаас дүүлж яг хаана яваад байгаагаа ч хүртэл мэдхий байсан байгаа бол та түр амс хийж өөртөөгөө ярилцах хэрэгтэй. Тэгээд за байж миний амьдрал юу н хэр явагдаад байна вэ? Би юу н өөрийнхөө амьдралд юу хийгээд байна? Би аль зүг рүү яваад байна уу? 5 болон 10 жилийн дараа би яг одоо хийж байгаа зүйлээ хийсээр байх болов уу? Би яг энэ чигээрээ яваад байхыг үнэхээр хүсэж байна уу? Эсвэл яг одоо би ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүсэж байна уу гэж өөрөөсөө асуугаарай. Бүгдээрээ одоо гэж хэлээрэй. Би одоо ямар нэгэн өөрчлөлтийг хүсэж байна уу? Англи хэлэнд байдаг хамгийн аюултай үг юу вэ гэдгийг та нар мэдэх үү? Маргааш. Фараоны орд харшин Мэлхийгээр дүүрсэн байх үед Мэлхийнүүд тэдний орд зуух ер нь хаасайгүй байсан юм. Хэрв тэдэнд Грашны урд талын машин гардаг зам байдаг байсан бол Мэлхийнүүд тэнд ч бас байсан гэсэн үг. Тэд хүлэг мордын тэргээ гаргаж ирэх үед нэлцэг хэмээн дуурч байв. Газар сайгүй Мэлхийнүүд таны орон дотор Мэлхий байна гэж төсөөлөд үзтээ. Хаасайгүй та Мэлхийн дээр гიშгхгүйгээр нэг ч алхам урагшилж чадахгүй байх болно. Мосе эдгээр Мэлхийнүүдийг явуулахын төлөө надаар залбируулахыг хүсэх тэр мөчид надад мэдэгдээрэй. Намайг залбирах үед тэд алга болох болно гэж хэлсэн байдаг. Маргааш гэж Фараон хариулсан нь тэрээр нэгэн зүйлийг үнэндээ ойлгохгүй байсан нь харагдаж байдаг. Ямар гэжийн тэнэг толгой вэ? Хэрвээ тэдгээр Мэлхийнүүдийн улмаас та нар тэр шөндөө унтаж чадахгүй бөгөөд та Мэлхийнүүдийг хүссэн үедээ холдуулах боломжтой байсаар байхад тийм биш гэж үү? Бүсгүүчүүдээ та нарыг уурлуулах боломжоо би нэг ашиглаад хий. Та нарын зарим чин Мэлхий давхар Мэлхий мэт хэн нэгэнтэй магадгүй хамт амьдарч байгаа. Тэд та нарт хайргүй. Тэд та нарыг зүгээр л ашиглаж байгаа бөгөөд танд наалдчихсан байгаа тэрхүү тэнэг нэгэн шиг хэн нэгнийг та хизээч олж авч чадахгүй байх хэмээн та үнэхээр айдаг. Өнөөдөр тэр Мэлхийгээ өөрөөсөө холдуул. Та нарын амьдралын зарим хэсэгт чинь өөрчлөлт хийх хэрэгтэй цаг мөч бол яг одоо юм. Би энд итгэж байна. Би энд зогсоод эзэн өөрчлөлт хийх хэрэгтэй цаг бол яг одоо гэж өлхөн хэлж чадна. Өнөөдөр өөрчлөлт хийх шийдвэрийг гаргаж байгаа хүмүүс зориулагдсан тосолгоо байна гэдэгт би итгэж байна. Таны гаргаж байгаа шийдвэр чинь туслах Бурхны нэгүсэл энд байна. Гэхдээ одоо бол Бурхны хийгээсэн зүйлүүдийг та хийж, битгий хийгээснийг хийхээ зогсоох тэр цаг мөч юм. Одоо бол таны амьдрал яг зөв зам руугаа чиглэх үе юм. Амен. Намайг баг зэрэг имэйлгэж зөв рүү минь чиглүүлж байдаг ишлэл байна. Энэхүү ишлэл нь надад Бурханаас эмээхүү сэтгэлийг өгдөг. Ром 14:12. Тийхүү бидний хүмүүр өөрийнхөө тайланд Бурханд өгөх болно.
Бидэнд тодорхой хэмжээний хүндэтгэл эмээхүй сэтгэлийг төрүүлэх эмэшлүүд хэрэгтэй гэж би боддог. Өнөөгийн хүмүүсийн юунд болох байсны энтэй холбоотой. Тэдэнд зүй зохистой бурхнаас эмээхүй байдгүй. Тийм ээ, бурхан бол бидний найз хэдий ч таныг таны төвшөнд ойлгодог, өөрийнхөө жирэнлэнийг найз шигэ тэрнийг харж ойлгож болохгүй. Бурхан бол бурхан. Тэр бол агуу бурхан бөгөөд хэлсэн үгэндээ бат зогсдог нэг юм. Тэр биднээр ямар нэгэн зүйлийг хийлгэхийг хүсэж байгаа бол бид тэрнийг хийх хэрэгтэй. Олон жилийн өмнөөс хүмүүс номлодог байсан тамийн гал болон хөхрийн талаарх номлол бидэнд арай жаахан илүү хэрэгтэй. Саяхны нэг өдөр би нэгэн зүйлийн талаар уншсан бөгөөд тэрээр өнөө үеийн хүмүүсийн бодлоор там гэж огт байдаггүй. Эсвэл тэр нь зүгээр л нэг тав тухгүй газар гэж бичсэн байсан. Ийм л бодлын улмаас бидний дунд маш олон сул дорой итгэгчид байдаг баг. Танд тодорхой хэмжээний бурхнаас эмээхүй байх хэрэгтэй. Бурхнаас айх хэрэггүй. Тэр танд хайртай болохоор зовлон бэрхшээлийг өгөхгүй. Гэвч хамаагүй харьцаж ханддаг нэгэн бол тэр биш үлээ. Бид бурхны зөөлөн болон хатуу чанга байдлыг хүлээн авдаг гэж Паул хэлсэн байдаг. Ариун сүнс бидний дотор орших үед амьдралын маань үлдсэн бүхэл хугацааны турш биднийг хөтлөн дагуулж бидэнтэй нөхөрлөл бий болдог. Гэхдээ одоо энийг сонс. Биднээс хамаагүй илүү ухаантай нэгэн найз бидэнд байдаг. Тэр биднийг зөв зам руу хөтлөн дагуулахын тулд бидний дотор оршсноор бидний төлөө амиа өгсөн Есүсийн зүйлсийг бид хүлээн авах боломжтой болдог. Өв залгамжлах эрхийн дагуу тэдгээр нь бидэнд өгөгдсөн боловч тэр өөртөө баахан эрэг танхи нэрэ хүүхдүүдтэй байхын төлөө тэдгээр өв залгамжлалыг бидэнд өгөөгүй лээ. Амен. Хэрв танд өөр хүүхдүүдтэй өв залгамжлуулан үлдээх ямар нэгэн өв хөрөнгө байгаа бол 3 настай хүүхэдтэй зөндөө их мөнгө үлдээж болохгүй гэдгийг ямар ч эцэг их мэддэг үлээ. Та өөр хүүхдээ нас биеинд хүрэх хүртэл нь тухайн өв хөрөнгөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөд хадгалуулдаг. Тэгвэл ариун сүнс бол бидний итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд минийх гэсэн бүхэл зүйлийг тэр танд илчлэх болно гэж Есүс хэлсэн байдаг. Тэр түүнийг танд шилжүүлэх, таны амьдралд ажиллахаар зохицуулах болно. Гэвч бид Бурхны дотор төлөвшөлт хүрч өсөх цаг мөчид болох болно. Иохан 16:13. Харин үнний сүнс ирэхдээ та нарыг бүхэл үнэн өөд удирдна. Гэхдээ энийг санаж аваарай. Бурхны танд харуулах зүйлсийн ихэнх нь та харахыг үл хүсэх таны талаарх зүйл байдаг. Би гайхдаг юм. За, бид юуг ойлгож авахыг зүгээр л харцгаая. Яагаад болохгүй гэж. Та нараас хичнээн чин бусад хүмүүстэй нийцэн зохицоход хэцүү байдгүй. За. Танд олон найз байдгүй нь шалтгааны гайхаад байх шаардлагагүй гэж би бодож байна. Та нараас хичнээн чи бусдыг хянан захирагч нар уу? Та бүхэл зүйлийг хянан захирч байхыг хүсдэг үү? Харж байна уу? Өнөөдөр сэтгэл зүйчийн үнэгүй зөвлөгөөг хүлээн авч байгаа л юм шиг байна. За одоо сонсорой. Хэрвээ би тэрнийг мэддэг бол олж хаардаг. Би Дэви өөрчлөлтийн талаар залбирч байх үе тэрээр чамтай зохицон амьдрахад хэцүү байдаг гэдгийг Бурхан надад ойлгуулж үлээ. Тэгээд нэг л өдөр Дэв надад чи энийг мэдэх үү? Чамд таалагдахын тулд би энийг тэрнийг хичээн хийж үзлээ. Би хичнээн хичээсэн ч хамаагүй чи өөр ямар нэгэн зүйлээс болж ад жаргалгүй болдог. Тиймээс чи юу гэж би тэгж хичээхээ боллоо. Чи ад жаргалтай байдлыг л сонго. Эсвэл чи ад жаргалгүй байсаар бай. Эннээс хойш чи намайг ад жаргалгүй байхыг чинь би зөвшөөрөхгүй гэж хэлж үлээ. Би үнэхээр нухацтай хэлж байна. Та өөртөөгөө уулзсан ярилц. Зоригтой бай. Би ер нь ямар маягийн хүн бэ? Бурхан миний үннийг бидэнд харуулах цаг мөчийг зөвшөөрөөч. Би хувиа хичээсэн нэг нь өгөөмөр нэг нь Би үнэхээр бусдад өгөхдөө баяртай байдгүй. Өнгөрсөн 7 хоногт би өөрийнхөө талаарх нэгэн үннийг олж мэдсэн юм.
Энэ насн дээрээ би өөрийнхөө талаарх нэгэн зүйлийг мэдэж авсан ба түүнийг охиндоо хэлэхэд тэр маш чангаар инээж эхэлсэн юм. Лавра, би өөрийнхөө талаар юуг олж мэдсэн гэж чи бодно? Юуг тэрвэ гэж тэрнийг асуухад би тэрэнд хандан би тав тухгүй байх дургуун байна гэж хэлсэн юм. Нэрэ гэж юу хэмээн тэр хэлв. Та энийг өмнө нь мэддгүй байсан юм уу гэж тэрнийг асуухад нь би мэддгүй байсан гэж хариулж үлээ. Би халууцах бас таарах дургүй, яг л нэг таарсан байхад дуртай. Би чанартай гудсан дуртай. Чанаргүйг үзэж чаддаггүй бөгөөд тав тухгүй байх үедээ энэ тухайга хүн болгонд мэдүүлэхийг би хүсдэг юм байна гэдгээ бас ойлгож авсан юм. Тэгээд түүнийг хэлсэн юм. Хэрэг бурхан тэрнийг надад мэдүүлэхийг хүсвэл миний дараагийн номлол нь тав тухгүй байд сурах нэртэй байх ба тав тухгүй байх үедээ амаа хамхиж дуугүй байд сурах талаарх номлол байх болов уу хэмээн мэдрэмж надад төрж байна. Та нараас хичнээн ч өөрсдийнхөө талаар цөөн хідэн зүйлийг суралцж магадгүй гэж бодож байна уу? Номлогчид хандаж худал хэлэх нь сайн зүйл биш. Тиймээс та нарын хичнээнчин гэртээ хараад дараагийн 7 хоног гэхэд өөрөө өөртөөгөө уулзах цагийг аль хэдийнэ гаргачихсан байх вэ гэдгийг би мэдмээр байна. Үнэнгүүгээр бид сүнсээр өсч чадахгүй. Гэхдээ дахин хэлэхэд энэ нь зүгээр л нэг хагас дутуу үннийг хэлж байгаа юм биш. Өөр хинэгний талаарх үннийг бурхан бидэнд харуулхад бид дуртай байдаг. Тэр бидний сэтгэлийг эмзэглүүлдэггүй. Харин тэр таны алдаа дутагдлыг харуулж эхлэх мөчид таны сэтгэл эмзэгэлдэг. Бусад хүмүүсийн хийж байгаа буруу зүйлс гэж байнга л байдаг. Энэ барилга дотор байгаа ямар ч буруу зүйл хийдэггүй цорын ганц хүн бол та гэж хинч хэлээгүй лээ. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд бид тэдгэрийг засан залруулж болдог. Тэр нь та өөрөө юм. Амен. Хэрв надтай завгүй ажиллахыг би бурхан зөвшөөрөх юм бол тэр амьдралд минь байгаа бусад хүмүүсийг зохицуулах болно гэдгийг би олон жилийн өмнөөс сурсан бөгөөд би тэднийг өөрийнхөө хувийн ажлын өрөө болгох шаардлагагүй юм. Тийм ээ. Бүхэл зүйлдээ хайрын дотор үннийг өгвөл. Үннийг үгээрээ болон үйл хөдлөлөөрөө өөрсдийнхөө амьдралаараа харуул. Бидний толгой болох Есүс Христийн үлгэр жишээг даган бүхий л зүйлд өсцгөөе. Хөгжилтэй жишээг дурдахад та нарын хувцснууд чи хэтэрхий байруу байна. Хөх, та нар тэгтлээ хийддэггүй гэдгийг бид бүгд мэднэ. Та нарын бодисын солилцоо чинь хадлан тийш явсан байна. Хувцс угаагч та нарын хувцсыг агшаагаад байна. Үнэн шүү, хувцс угаагч та нарын хувцснуудыг агшаадаг. Үнэн бол хуйг дуулга юм. Та үнэнтэй хамт алхаж ялангуяа өөрөө өөртөөгөө үнэн дотор хандаж эхлэх гэдэг нь өнөөдрийн миний яриад байгаа сэдэв юм. Та үнэхээр үнэн дотор алхаж эхлэхэд тэр нь танд муу сүнсийг эсэргүүцэх хуйг дуулга болж өгдөг. Үнний бүс нь Бурхны бидэнд өгсөн хуйг дуулгын нэг хэсэг нь гэж Библиэд өгүүлсэн байдаг. Тэр нь Бурхны үгийг хэлж байгааг бид одоо мэддэг болсон. Гэхдээ Бурхны үг нь бидний амьдралд хэрэгжүүлэгдэх ёстой. Тиймээс Эфес 6-ад танд бэрхшээл зовлон тохиолдох үед та үнний бүсээ чангалан бүслэх хэрэгтэй хэмээн хэлсэн байдаг. Түүнийг чангал. Өөрөөр хэлбэл та ямар нэгэн бэрхшээлийг даван туулж байгаа бол энд өгүүлсэн зүйлээс өмнө нь хизээч зууралдаж байгаагүйгээрээ зурах хэрэгтэй гэсэн үг юм. Би асуудал бэрхшээлүүдийн талаар суралцсан юм. Богино хугацааны асуудлуудтай нүүр тулах нь урт удаан маш урт удаан хугацааны асуудлуудаас хамаагүй хялбар байдаг. Эсвэл чи нэг асуудлыг даван туулангууд дараагийнх нь гарч ирдэг болон нэгнийг даван туулмагц дараагийн асуудал нь тань дээр ирэх байдлаас хялбар байдаг.
Энд байгаа хинэгэн сүүлийн үед галт тэрэгнээс дүүрэн асуудлууд танд байгаа юм шиг санагдаж байсан уу? Та нарт хэлэхэд надад ч гэсэн зарим нэг асуудал байсан. Дахиад нэгийг өгүүлэх цаг бидэнд байна. Яг үннийг хэлэхэд өнөөдөр надад эдгээрээс 10 байна. Дуулал 51:6-ад харах түн сэтгэлийн гүнд үнэн байхыг та хүсдэг гэж хэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр бид юу хийх ёстой? Бид өөрсдөө үннээр хандах явдал юм, тийм үү? Энийг хэрхэн хэлэх ёстойд бүгдээрээ суралцах уу? Тэгэхээр намайг дагаж хэлээрэй. Миний буруу. Намайг уучлаарай. Бовтнохгүйгээр хэлцгээе. Миний буруу гэдэг дээр гайгүй байсан боловч та нар хэтэрхий дорой дуугаар бовтнсон. За, бүгдээрээ миний буруу байсан. Намайг уучлана уу? Эдгээр үгс та нарыг гэр бүл салдаас хамгаалах бөгөөд хүмүүс таныг хайрлах болно. Хэрв та өөрийнхөө хариуцлагыг ухамсарлаж бүх зүйлийн бурууг бусдад тогтхоо болохыг хичээж эхлэх үед хүмүүс илүү ихээр танд дуртай болж эхлэхийг харах болно. Амжилтанд хүрэхийн 2 дахь түлхүүр бол мэдээж залбирал юм. Яагаад гэвэл миний одоогийн хэлэх гэж байгаа зүйлд маш их хэмжээний тусламж хэрэгтэй байна. Тиймээс та эхлээд залбирахыг хүсэх болно. Учир нь амжилтанд хүрэхийн дараагийн түлхүүр бол та өөрийгөө өрөвдөхөө зогсоох явдал. Өөрийгөө өрөвдөх явдал. Муу сүнс таныг өөрийгөө өрөвдөх нийллэгт урьдаг бөгөөд таач тэрэнд нь явхаар шийддэг. Өнгөрсөн 20 жилийн турш та өдөр бүр тэрхүү нийллэгэнд оролцоор ирсэн. Энэ нь үнэхээр өрөвдмөр арга хэмжээ боловч та дахин явдаг. Хин харанхуй өрөөнд бүхэл өдөржингөө суун өөрийгөө өрөвдөж ойлгохгүй байхыг хүсэхгүй гэж. Тэгэд суухаас илүү хөвгөлтэй өөр ямар зүйлийг та олж чадна гэж. Өөрийгөө өрөвдөх асуудал надад маш гүнзгий байдаг байлаа. Би хүчирхийлэлд автагдсан. Би их сургуульд явж чадаагүй. Дэв өнөөдөр дахиад гольф тоглохоор явчихлаа. Гэх мэтчлэн үргэлжилдэг байв. Та нар миний хэлэх гэж байгаа зүйлийн талаар өмнө нь сонсч байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Би бурхан дотор өсөх тусам тэр надад нэгэн үйлчлэлийг өгсөн. Үйлчлэл маань өсөн томорхыг би хүсэж байсан хэдий ч өөрийнхөө нэлээд их цаг хугацааг шалдимий өрсөн юм. Тийм ээ. Би өөрийнхөө нэлээд цагийг дэмий өрсөн гэж хэлж байна. Өөрийгөө өрөвддөг байсан. Хэрвээ уулзалт маань тэмч том биш байвал би өөрийгөө өрөвддөг ямар нэгэн зүйлийг хийх боломжийг хүсгэд тэрхүү боломж нь өөр хин нэгэнд хүрэх үед өөрийгөө өрөвддөг байлаа. Та нараас хичнээн чин бурхны хүч чадал та нарын амьдрал дүүрэн болохыг харахыг хүсэж байна уу? Тэгвэл өнөөдөр та өрөвдөх сэтгэлээ зогсоох ёстой. Өөрийгөө өрөвдөх сэтгэл. Энэ нь яагаад асуудал болдгийг та нар мэдэх үү? Яагаад гэвэл энэ бол хуурамч шүтээ юм. Энэ нь бидний харааг өөрсдрөө маань төвлөрүүлж, бүхэл зүйлд би юуг мэдэрч, юуг хүсэж байна, юуг хүлээн авахгүй, хүмүүс миний төлөө юуг хийхгүй байна. Би амьдралдаа юуг авч чадаагүй вэ гэдэгт хандуулдаг. Бидний хийж байх ёстой зүйл бол өөрсдийнхөө ивэлүүдийг тоолж, өөр хинэгэн бидний төлөө хийгээгүй зүйл рүү минь анхаарлаа хандуулахгүй байх явдал билээ. Би та нарт Дэд хууль 7:1-ээс 2-ыг уншиж өгье. Эзэн бурхан чин чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар чамайг оруулж олон үндэснийг буюу Хит, Гиргаш, Амор, Канаан, Перис, Хиви, Ибусчууд хэмээх та нараас олон илүү хүчтэй 7 үндэснийг та нарын өмнөөс хөөн гаргаж. Бид бүгдэд маань өөрсдийн гэсэн уудууд байдаг. Хахир хатуу зантай хөршүүд, муухай зантай боосууд, хүндүртэй нурууны өвчтнүүд гэх мэтчил. Тэр бүгд нь бидэнд байдаг. За одоо энийг сонсоорой. Эзэн бурхан чинь тэднийг чамд тушаах үед чи тэднийг сохих түн. Тэгтээ тэднийг бүрмөсөн устгах ёстой. Чи тэдэнтэй ямар ч гэрээ байгуулж болохгүй. Тэдэнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй. За одоо би энийг өөрийгөө өрөвдөх байдалд тусгаж үзмээр байна.
Гэвч та нар энийг өөр маш олон зүйлс дээр тусгаж болно. Бурхан миний өөрийгөө өрөвдөх байдалтай ажиллаж байгааг би мэддэг байсан. Би энийгээ бүрэн зогсоох хэрэгтэй гэдгийг мэддэг байсан. Би бүхэл сэтгэлээр Бурханыг дуулууртай дагахыг хүсэж байсан хэдий ч заримдаа би өөрийгөө өрөвдөх сэтгэлийн кофеноос нэг л аягыг уухыг зүгээр л хүсдэг байж билээ. Би өөрийгөө өрөвдөхгүй байж бүхэл өдөржингөө ад жаргалтай байхаасаа өмнө баг зэрэг өөрийгөө өрөвдөхийг хүсдэг байсан ба Бурхан энэхүү ишлэл рүү намайг хөтлсөн юм. Чи өөрийгөө өрөвдөх сэтгэлтэй байж болохгүй. Чи өөрийгөө өрөвдөх байдалд инэрэнгүү хандаж болохгүй. Энэний эргэн тойронд 2 секундын турш байж болохгүй. Чи энийг бүр мөсийн ядан дийлж устгах ёстой хэмээн хэлсэн байдаг. Үнэн бол муу сүнсийг эсэргүүцэх бидний хамгийн хүчтэй хуйг дуулга билээ. Та өөрийнхөө талаарх үннийг Бурханд танд харуулахыг тэрнээс гуйгаарай. Тэгээд танд харуулсан таны талаар юу хийх ёстойг Бурхан танд мэдүүлэхэд түүнд түшгэл. Бид бүгдэд маань үнэн хэрэгтэй боловч бидний талаарх үнэн байдал бидэнд тусалдаг нь үнэн билээ. Үнэнтэй нүүр тулахаас хизээж битгий юм ээ. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн